Мөнгөний урсгал хөтөлбөр танд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр $1 ханш цаашдаа хаашаа чиглэж байгаа талаар бид Мандал General даатгал компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ган зөрөгтэй харилцахаар студид урьж авч байгаа. Танд энэ орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. Ерөнхийдөө бас эдийн засгийн нөхцөл байдлуудыг эхлээд харах нь зөв болоод таны хувьд яг эдийн засгийн нөхцөл байдлууд одоо яг энэ төвшөнд хэр одоо ерөнхий байдлаар хэр төвшөнд гэж харж байна. Энэ нь $1 төгрөгийн харьцах ханшид бас ямар байдлаар нөлөөлж байна. Одоо энэ нөхцөл байдал яг төгрөгийн харьцах ханшид нөлөөлж байгаа байдал нь зөв юм уу? Би бол ерөөсөө энэ сүүлийн 10 хоног баг 20 орчим төгрөг өрслөө долларын ханшуул. Энийг бол цэвэр спекуляц гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол эдийн засгийн суурь одоо хүчин зүйлээс хамаараагүй ашиг олох зорилготойгоор хийгдэж байгаа ийм өрсөлт юм байна гэсэн ийм дүгнэлттэй байж байгаа. Нөлөөлийн хувьд хаанаас яг гол нөлөөллөндөөс орж байна? Ямар шалтгаан энд нөлөөлж байна гэж таарж байна? За эдийн засгийн суурь хүчин зүйлийг авч үзэх юм бол бид нар өнгөрсөн оны мөн үед бол тэрбум 700 гаруй сая долларын алдагдaltaй гадаад худалдааны баланстай байсан. Тэгэхээр гадаад худалдааны баланс бол манай экспорт импортын зөрүү. Бид гадаадд төлж байгаа доллароосоо зөрүүлээд хэдэн доллар авч байна гэдэг. Тэгэхээр бид бол тэрбум 700 гаруй сая долларыг бол илүү төлжээ гэсэн. Энийг бол Төв банкны гадаад валютын нөөцөөр санхүүжүүлнэ. Мэдээж нөгөө талд нь долларын ханшуул асар их өснө. Өнөөдөр энэ оны хувьд ингээд аваад үзэх юм бол эхний 9 сараар 24 сая долларын алдагдaltaй 10 дугаар сарыг орлоод үзэхээр 130 гаруй сая долларын ашигтай гарсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн экспорт импортын нөлөө маань тэнцвэр нь манай улсад бол ашигтай болоод ирсэн байж байна л да. Тэгэхээр ийм нөхцөлд одоо долларын ханш өсөд байгааг юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол цэвэр спекуляц. Сая засгийн газар одоо унлаа. Үүнтэй холбоотой иргэд бол болгоомжлол үүсэж тодорхой хэмжээний доллар ашиг олох зорилгоор авч байна. Ийм хүлээлт үүссэн байна гэж үзэж байна. Цаашдаа харин харьцах ханш маань хаашаа чиглэх бол та хэрхэн таамаглаж байна? Ер нь одоо мэдээж аливаа валюттай евро долларч тэр доллар төгрөгч тэр юаны хувьд ч тэр эдийн засгийн суурь хүчин зүйлээ дагаж хөдлөнө урт хугацаанд. Тэгэхээр энэ төр зуурын хүлээлтийн зөрүүтэй энэ өсөлт маань бол эргээд доошоо бууна. Манай шинжээчд бол 1750 хүртэл бол унах боломжтой. Эдийн засгийн нөхцөл байдлын таатай тий гадаад худалдааны баланс ашигтай байгаа нөхцөл бол гэж үзэж байгаа. Эргээд олон улсын хэмжээнд бас хараад үзэх юм бол $1 бол сүүлийн хоногудад нэлээд эрчимтэй чангарлаа шүү дээ. Мэдээж холбооны нөөцийн банкны одоо талаарх хүлээлтч байт юм уу энэ бүх зүйл нөлөөлж байгаа шиг байна. Магадгүй энэ зүйл маань одоо валютын хослолт маань ямар байдлаар нөлөөлөх бол та энэ дээр шууд нөлөөлөө байгаа гэж харж байна. За олон улсын зах дээрх долларын ханшийн өөрчлөлт бол Монголын дотоодын зах зээл дээр шууд нөлөөлөл маш багатай байдаг. Түүний оронд харин юан долларын харьцах кросс бол Монголын доллар төгрөгийн ханш эсвэл юан төгрөгийн ханшинд бол шууд нөлөөлөл үзүүлж идэг. Гэтэл доллар юан хоёр маань бол хоорондоо хатуу одоо уягдсан гэх юм уу хагас хөвгч гэж ярьдаг. Тэ ийм валютууд учраас евро, йен, паунд гэдэг одоо бусад томоохон валютууд бол яагаад нөлөөлдөг вэ гэхээр Монгол улс эдгээр улсуудтай хийх гадаад худалдааны эргэлт маш бага. Тийм учраас ерөөсөө нөлөөлөл бол маш бага гэж. Тэгэхээр мэдээж бас гадаад худалдаанд эзлэх хуваар нь аваад үзэх юм бол юан бол мэдээж анхаарлын төвд байгаа. Гэхдээ юан бол мэдээж $1 эсрэг зогсож байгаа ганц одоо тогтвортой валютын нэгээр нэрлэгдэж байгаа шүү дээ. Магадгүй бид нар юаныг бол илүү одоо нөлөөлөлтэй гэж харж болох уу энэ дээр? За юаны хувьд бол мэдээж Хятадын эдийн засаг Хятадын төв банк бол одоо 3 гаруй тэрлион долларын нөөцтэй. За ийм том нөөцтэй учраас энэ нөөц маань юаныг хамгаалж идэг. За нөгөө талдаа маш их шүүмжлэлийг дагуулдаг. Яг тэгэхээр юаны ханш бол доллар эсрэг хатуу тогтоогч байдаг. Манай төгрөг бол одоо бүрэн хөвгч ханштай. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь хүчин зүйлийн одоо нөлөөлөөс болоод төгрөгийн ханш өсч болно, суларч болно. Монгол банк бол зөвхөн тэнд тогтворжуулах, тэнцвэржүүлэх үүрэгтэйгээр оролцохоос биш төгрөгийн ханшийг одоо тэд байна. Эсвэл эд болгоно гэж зааж өгдөггүй шүү дээ. Хятадын төв банк бол өөр. Юаны ханш бол ийм түвшин дээр зохистой гэж үзээд тэр түвшнээ хамгаалдаг нөөцөөр. Эргээд бас $1 ханш олон улсын зах зээл дээр бас чангарч байгаа нь томоохон төв банкуд хоорондын бодлогын зөрүүтэй байдалтай холбоотой гэж бас мэдээлэлүүд бол илүү их ажиглагдж байгаа. Магадгүй Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банк илүү бодлогоо одоо агшааж байгаа бол зөрүүлээд Япон байд юм уу? Европын төв банк илүү их мөнгийг хэвлэх одоо тиймэрхүү бодлогын шийдвэр гарч байгаа. Энэ үед бас Монгол банкны зүгээс мөнгөний барьж байгаа бодлого маань аль чиглэл рүү хандж байгаа юм бол? Монгол банкны хувьд бол мэдээж одоо мөнгөний худлааг хатууруулж байгаа. Саяхан ийм шийдвэр гаргасан. Бодлогын зөвлөлөөр хэлцээ ерөнхийлөгч нь бол ийм шийдвэр гаргасан байж байгаа. Гэтэл энэ мөнгөний бодлогын энэ шийдвэр маань цаашд бол эдийн засгийн суурь хүчин зүйлийг харгалзаж үзнэ гэсэн ийм мессежийг бол өгсөн байж байгаа. Бодлогын зөвлөлийн
мэдээлэлд бол тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд бол илүү жоохон хатууруулах тал руугаа бодлого явж байна. А энэ эргүүлээд бид нар эхний 9 улаан 10 сарын статистикаас харж байна. Мөнгөний нийлүүлэлтийн өрсөлт бол сүүлийн одоо энэ 2014 оны сүүлийн 5 сард бол ерөнхийдөө дутуурцсан байна. Өмнө нь бол мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр өсөж исэн. Эдийн засгт маш их хэмжээний мөнгө орж ирж исэн. А энэ мөнгөний нийлүүлэлт чинь эргээд өөрөө бас төгрөгийг цулруулах чиглэл рүү бас тийм сөрөг нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт ингээд өсөхгүй тогтож байна гэдэг маань эргээд төгрөг чангарах, доллар сулрах боломжийг бас бий болгох зөв нөхцөлтэй. Эргээд бас Монгол улсын гадаад худалдаанд бол эрдэс бүтээгдэхүүний экспорт бол гол жинд ардаг. Ингээд хараад үзэхээр бид нараас товарын зах зээлийг бол байнга ажиулж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За мэдээж алт ам долларын харьцаа ханшиж юм уу те энэ бүхэн бол мэдээж хоорондын харьцаа бол сөрөг хамааралтай байдаг гихчлэн. Ер нь яг товарын зах зээл дээр магадгүй одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа? За манайх бол мэдээж нэгдүгээр зэс тэ хоёрдугаарт одоо нүүрс, за гуравдугаарт одоо төмрийн хөдөр, газрын тос, нефть түүхий нефть тэгээ алт гэсэн одоо үндсэн дөрвөн түүхийд дэлхийд даяар үргээр түүхийдээс манай экспорт 90% нь хамаарж байгаа. Тэгэхээр эдгээр түүхийн эдийн үн бол олон улсын зах дээрх үн бол маш чухал. За өнөөдрийн үн бол ерөнхийдөө сүүлийн одоо хэдэн жилийнхээ доод түвшингүүд очсон байж байгаа. За нүүрсний үн бол одоо 2011 онд хүрсэн түвшнөөсөө бараг даруй 60-70% унтсан байж байна. Төмрийн өдөр төстэй харагдаж байна. За зэсийн үн бол 8,000 гаруй долларт байсан бол унаад өнөөдөр 6,700 байж байна. Нефтийн үн унсан байна. 78, 80 доллар руу орж ирсэн байна. 100 гаруй доллар байсан тийм. За алтны үн бол одоо 1400, 500-ийн түвшинд байдаг металл маань эргээд 1160 доллар руу өнөөдрийн түвшинд унж ирсэн байна. Тэгэхээр энэ маань эргээд манай экспорт маань 30% нэмэгдсэн байгаа л да. Түрүү жилийн үетэй харьцуулахад. Тэгвэл эргүүлээд нөгөө тоо хэмжээний хувьд бид нар хохиролтой болж эхэлж байна. Энэ 30%-ийг бид хийхэд бол өмнөх жилүүдээс маш их хэмжээний зэс, нүүрстэй, алт одоо алтны нийт олборлолт бол бараг 2 дахин нэмэгдсэн байлээ. Ингэж бид нар 30% өрсөлдөг бол барьж байгаа. Тэгэхээр олон улсын зах дээр байгаа энэ үнийн түвшингүүд доошлоод ирсэн. Сүүлийн 3 жил тренд бол доошлоод унаад ирсэн тренд. Эргээд өсөх юм бол манай эдийн засгт бол маш сайн. Яг тэгэхээр уул уурхад бид нар хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тэр металл түүхийд маань гараад ирлээ. Би бол дотроо юу гэж харж байгаа гэхээр ерөнхийдөө олон улсын зах дээрх товар өнөд бол доод түвшин рүүгээ бол ойртолцлоо. За одоо үүнээс цааш дахиад доош унах эрсдэл бол маш бага боллоо. Энэ хавьдаа тогтворжоод дахиад дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сэргэж байгаа тохиолдолд бол эргээд өсөх манай улсын хувьд бол одоо эрг дүр зураг харагдах боломж бол нэлээ магадлал нэлээ нэмэгчлээ гэж үзэж байна. Магадгүй богино хугацаанд яг манайх шиг уул уурхаад түшгэлсэн улс орнуудын хувьд бол ингэж ханшийн уналтын үүдөөс сөргүүлээд бас ямар байдлаар нөхцөл байдлыг арай дээрдүүлэх арга хэмжээ авах боломж байт юм бол ийм гарцууд ямар гарцууд байдаг вэ? Үндсэндээ хоёр технологи байгаа. Нэгдүгээр нь бол төв банкны нөөц байж байгаа. Тэгэхээр 9 оны эдийн засгийн олон улсын эдийн засгийн бол хятад улс өртөхгүй гарсан гол юм бол тэр гэж. Төв банкны валютын нөөц бол маш өндөр байгаа. За энэ юутай холбоотой гэхээр ерөөсөө импортоосоо давсан экспорт. Тэгээ Монгол улсын хувьд бол экспорт маань импортоосоо давж чадахгүй байгаад байгаа учраас жоон төвхтэй байгаа. Тэгээд одоо бас нэг эрг дүр зураг бас харагдаж магадгүй ийм статистик гарч байна. Нөгөө талд бол бид нар мэдээж одоо жишээ нь зис гэдэг юм уу, за нефтийн олборлолт энэ дээр бол олон улсын санхүүгийн зах дээр эрсдэлээс хамгаалах арга технологи хэрэглэх ёстой. Одоо derivative те option forward futures-үүдийг бол өргөнөөр ашиглах ёстой. Тэгэхээр бас эргээд бас ам долларын хувьд бол анхаарах хэрэгтэй нэг зүйл байгаа бид та түрүүн сая валютын нөөц гэж ярьж байгаа шүү. 2017 он гэхэд бас эргээд одоо Чингис Бонд эргэн төлөлтийн асуудал бол яригдж эхэлнэ. Тэр үед бол нэлээд их хэмжээний валют биднэрт шаардлагатай болно. Энэ валютыг одоогийн нөхцөл байдал магадгүй бид нар ямар арга байдлаар одоо цуглуулах боломжтой гэж таны зүгээс харж байна. 2017 онд миний байр суурь 2017 онд бод бид Чингис Бондыг эргүүлж төлөхгүй. Бид яах вэ гэхээр Чингис Бондын хэмжээг нь нэмээд дахиад шинээр одоо 2 дахь шатны Чингис номер 1 байсан бол Чингис номер 2 гэдээ гаргаад сунгаад юм. Ер нь дэлхийн бүх улсууд ингэж явдаг. Тэгэхийн тулд бид нар төлөхгүй байх нөхцөлд орохын тулд бид яах ёстой гэхээр эдийн засгийн суурь баланстай гадаад баланс, хөрөнгө оруулалт, төсвийн балансуудаа маш гоё янзалцсан. За манай экспорттэй уул уурхаагаас ч тэр уул уурхаан бусан ч тэр импортосоо давцсан ийм дүр зурагтай эдийн засгийг 17 онд бий болгосон байх ёстой. Ингэх юм бол бид Чингис Бонд номер 2-ыг дахиад гаргана олон улсын зах дээр. Гэхдээ илүү бага хүүтэй гарах боломжтой. Илүү бага хүүтэй гаргахын тулд манай улсын зээлжих зэрэгэл сайжирсан байх хэрэгтэй. Дор хаяж одоо 3B түвшинд орсон байх хэрэгтэй. Өнөөдөр бол ганц B байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийг л сайжруулах ажлаа бид нар ерөөсөө 17 онд хийх ёстой. Тэгэхгүй бол одоо 17 онд яаж төлөх вэ гэдэг л ийм айдас ингэж бие биенийхээ хийсэн ажлыг үүсэх юм яригдах нь бол ямар ч зохимжгүй. Тэгэхээр 17 он болдгоор л болон цаг хугацаа бидний хүлээх.
А тэр хүртэл бидэнд засах хийх ажил их байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр студид Mandal General даатгал компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ган Зураг хүрэлцээрж бидэнтэй дэлгэрэнгүй харилцаа хариуцлагын дараагийн хэсэг өнөөдрийн бусад онцлог мэдээллийг танд хүргэх болно.